Сайн мэцгаанаа Тархуул аймгийн нийгмийн даатгалын газрын дарга Баяр нэм байна. Манай аймгийн 110,000 гаруй хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд 1507 аж ахуйн нэгж байгууллага, 23,000 гаруй албан журмын даатгуулагч, 4,257 сайн дурын даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээд хүргэн ажиллаж байна. Бид 2026 онд нийгмийн даатгалын санд 160.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 27,000 гаруй тэтгэвэр тэтгэмж авагчдад нийт 237.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгохоор ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг иргэд даатгуулагчдад цаг хугацаанд нь хүргэх үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажилладаг ажил олгогч даатгуулагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн засгийн газрын чөлөөлийн аян болон нийгмийн даатгалын байгууллагын бодлого шинжилгээний хүрээнд иргэд даатгуулагчдад үзүүлэх үйлчилгээгээ ил тод нээлттэй ашиг сонирхлын зөрчилгүй түргэн шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийгмийн даатгалын байгууллага нь үйлчилгээнүүдээ үе шатгаар захимжуулж, иргэд даатгуулагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг бүртэмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна.